За сайн байцгаана уу. Төгөлдөр ТV хоёр дахь мэдээгээр уулзж байна. За өнөөдөр 6:30 минутаас Трампын хэлсэн мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар мэдээ өгсөн байгаа. За тус мэдээний үндсэн агуулга бол Трампын хэлсэн мэдээлэлтэй холбоотой буюу өнөөдөр 8 цагаас Трамп Иранд олгосон хугацаа дуусгах болж байсан. За үүнтэй холбоотойгоор хэрвээ Ираны тал боолт хийгээгүй нөхцөлд Ираныг үнсэн тойрог болгож улмаар цөмийн зэвсэг ашиглах боломжтой гэсэн ийм утга санаа агуулсан мэдээллийг хийгээд байсан нь өнөөдөр үндсэндээ Америкийн улс төрийн хүрээнд ихэнх дуулайн шуугинд тарьсан үйл явдал боллоо. За тэгвэл үндсэндээ манай мэдээ орсны дараахан буюу за яг нэг цагийн өмнө ерөнхийлөгч та бүхний харж байгаа энэхүү мэдээллийг бол хийлээ. За энэ мэдээлэл нь бол манай өмнөх мэдээнд дурдж байсан зүйлстэй бол үндсэндээ тохирч байна. За мэдээний агуулга бол Пакистан улсын зуучлалаар Иран улс 2-7 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн гэдэг. За ингээд энэ хугацаанд хоёр тал гал зогсоож улмаар хилэлцээр хийх боломжтой боллоо. Тиймээс Америк нэгдсэн улсын зүгээс Иранд төлөвлөж байсан цохилтыг зогсоолоо гэсэн ийм утгатай мэдээллийг бол хийлээ. За хоёр талаас бол үндсэндээ Америкийн тавьсан 15 зүйл заал бүхий нөхцөл. За мөн Ираны зүгээс тавьж байгаа 10 зүйл заал бүхий гэрээ тос үрийг иш үндэслэл болгон хилцээр эхлүүлнэ гэсэн. За ийм мэдээлэл бол ерөнхийдөө хийж улмаар гал зогссон тухай ийм мэдээллийг бол хийлээ. За улмаар Трампын энэхүү мэдээлэл гарсны дараагаар залгуулад за та бүхний харж байгаа Ираны гадаад хэргийн сайд Аргачи мөн энэхүү мэдээллийг бол хийлээ. За энэ мэдээлэлд бол мэдээж Пакистаны ерөнхий сайд Шариф болон мөн Пакистаны армийн маршал Мунир нарын идэвхтэй хүчин чармаалтын үр дүнд өнөөдрийн энэхүү тохиролцоонд хүрлээ гэсэн утгатай. За ингээд Америкийн тавьж байгаа 15 зүйл заалтай нөхцөл Ираны тавьж байгаа 10 зүйл заал бүхий нөхцлүүдийг иш үндэс болгон хилцээрийг эхлүүлнэ гэсэн ийм мэдээлэл хийлээ. За ингээд энэ хугацаанд 2-7 хоногийн хугацаанд бол үндсэндээ Америкийн тал болон Ираны тал харилцсан гал нээхгүй байна. Зодмоор хамгийн чухал нь Ираны тал Хормузын хоолойг 2-7 хоногийн хугацаанд чөлөөтэй нээх гэсэн ийм мэдээллүүдийг бол хийж гал зогсож байна. За ингээд ямар ч тач манай өмнөх мэдээнд CNN-ээр мэдээлж байсан мэдээ бол ор үндэстэй ийм мэдээ болж таарч байгаа нь ийхүү тодорхой боллоо. За мөн 6:30 минутын мэдээнд бас дурдж байсан энэхүү мэдээллийн мөрөөр газрын тосны үн бууж байна гэж. За тэгвэл эдгээр мэдээллүүд гарсны дараагаар үндсэндээ дэлхийн болон Америкийн зах зээл дээр газрын тос нефтийн үн огцон бууж байна. За ингээд сүүлийн 8 цагийн дотор бол үндсэндээ дэлхийн зах зээл дээр нефтийн үн үндсэндээ 21% унсан. За ийм үйл явдал болж өрнөж байна. За газрын тосны хувьд бол өчигдрийн байдлаар баррел нефтийн үн $114 бол хүрч очсон байгаа. За одоогийн байдлаар мэдээ бичигдэж байх энэ цаг үед бол үндсэндээ $90 руу дөхөж унаж байгаа. За ийм үйл явдлууд өнөөдөр орой болж өрнөж байна. За ингээд ямар ч тач Америк, Иран 2-7 хоногийн хугацаанд гал зогсоож улмаар гацаад байгаа Хормузын хоолойг дахин нээж. За энэ хугацаанд мэдээж хоёр талаас тавьж байгаа нөхцлүүдээ хилцээрний ширээний ард хилэлцэн тохиролцохоор шийдсэн тухай мэдээллийг товчилж өглээ. Өнөөдөр орооны мэдээнүүдэд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.